Дэлхийн улс орнуудын дэд бүтцийн хөгжил нь тухайн улс бүс нутгийн тогтвортой хүртээмжтэй хөгжлийн суурь болдог бөгөөд эх орондоо хүмүүнлэг иргэнэ. Ардчилсан нийгмийг цогцлон хөгжүүлэх эрхэм зорилгын төлөө Монгол улсын зам тээврийн салбарт ажиллаж байгаадаа бид бүхэн бахархалтай байдаг. Зам тээврийн салбар нь иргэдийнхээ аюулгүй, ая тухтай зорчих боломж нөхцөлийг бүрдүүлж, иргэн аж ахуйн нэгж байгууллага, улс бүс нутаг, олон улсын зүгээс бий болж буй эрэлтэд нийцсэн тээвэрлэлтийн аюулгүй үйлчилгээг шуурхай хүргэх нэн хариуцлагатай үүргийг гүйцэтгэн ажиллаж байна. Монгол улсын засгийн газрын шийдвэрээр төрийн албаны өдөртэй болсон нь дэлхийн нийтээрээ тогтвортой хөгжлийн зорилтуудыг өөрийн болон бүс нутгийн хэмжээнд хэрэгжүүлэх нэр төртэй албанд зүтгэж буй мянган төрийн алба хаагчдад уран зориг өгсөн эх орон болон төрийн албаараа бахархах сайхан шийдвэр боллоо гэж талархан хүлээн авч байна. Монгол төрийн нэр хүндтэй эрхэм албыг хашиж яваа нийт төрийн албан хаагчид та бүхэндээ төрийн албаны зөвлөлийн зам тээврийн хөгжлийн яамны дэргэдэх салбар зөвлөлөөс төрийн албаны өдрийн мэдчилгээ дэвшүүлье. Төрийн албаны зөвлөлийн зам тээврийн хөгжлийн яамны дэргэдэх салбар зөвлөл